Хэдэн хүүхэдтэй вэ? За энэ алгуулсан охин ер нь хэд идэх нь вэ? Араас хоёр дахь. Одоо хэдгээр ангид авах хүүхдүүд вэ? Тав. Хүүхдийн талаар ер нь яриач зам байдал за яг хүүхэд бас чөлөө цагаар энэ 100 амралтаа ер нь хэрхэн яаж өнгөрүүлж байсан юм? Сэргэлэн цаваа тиймэрхүү хүүхд ер нь тэнцмэж явдаг. Ойр хавьтай л явж байдаг. Юм болгонд явахаар хилээ яв. Нэг хүний дугаараар залган биеинд байна, тэнд байна. Гэт тэгж хэлдэг. Айлмайлт хонд найз нөхдөдийн хондог байсан уу? Нэг өчигчийн дүүд хонжон тэгтээ хинэлтэй явна. Жишээ нь дүүгээр авахулах ч юм уу тийм явдал байсан. Голдоо тэр айлтал очоо тоглолт ирнэ. Тэдний нэг жижиг маамагийн бас харж өгдөг. Заримдаа өөрсдөө асуугаад аваа явдаг. Хүүхд харж байгаа ч. Тэр одоо айлын хүмүүсээр нь эрэл хайгуул дээр нь хамтарч одоо оролцож байгаа юу? Хэр тусалж байна? Тэр хүмүүсээр нь гүү тэдний хайгуул маавал хийхгүй байгаа. Эхнэр нь өчигдрийн хадам авдаг орж ирээгаарсан манад. Юу гэж хэлсэн? Одоо яана хэцүү юм болсон гэсэн. Өөрийнхөө төтөн яг. Ангийнх нь хүүхдүүд, ангийн багш магш нь ер нь одоо эрэл хайгуулд оролцож байна. Багш нь оролцсон хүүхдүүдээс нь асууж өрөөд харсан хэн ч хараагүй тэр үед. Хамт тоглодог байсан хүүхдүүднээс нь харж өрөө. Таны хувьд бас хүүхдээ яг тийшээ усан болов энэ гэсэн бас их хүний нэг зүүн совин одоо нэг юм баримжаа чигмэг ер нь одоо нэг алдсан 15 гэдэг шиг бас яг тийм юм уу байна уу? Одоо өдрийг ер нь бас хүүхдийн эрэл хайгуулга ер нь таны хувьд ер нь яаж одоо оролцож байж байна? Талбарууд аваа явсан тийшэл яваал гэсэн би зөөрөөсөн бас нэг хэсэг явсан. Хамт тэр талбараа юу? Тэ талбараа нэг удаа очиод ирсэн. Өөрийнхөө нүдээр очиод үзээд. Хэр том талбай юм бэ? Тэднийх юу тардаг айлаа? Шуугаагийн талбарт нь л болсон. Тэгээд тийш нэг юм мэдгүй. Шуугаагийн талбарт нь л очиод ирсэн бэ. Шууганы талбараа нохоо уралтанд ер нь тэр айл хичнээн хүн явдаг ер нь явахаар өөрсдөөс нь гадны хүмүүс явдаг. Гадны хүн итгэхгүй гэдэг. Өөрсдөө л явсан гэсэн. Тэгтээ яг гадны хүн явдаг би бол мэдгүй. Ус мус голтой ойрох юм уу талбай? Шууд өмнөд байгаа. Талбайн дотор нь шууд өмнөд байдаг.